За тэгэхээр өнөөдөр бас яг энэ улсын хурлын 3 төвлөрчлийн хүрээнд хүн төвтэй эрхцээ орчин бүрдүүлэх энэ ажлын хүрээнд бас сургагч бэлтгэх ажил явуулж байна л да. Тэгэхээр бас энэ ажлын зорилгын талаар таас эхлээд дэлгэрэнэ. Баярлалаа. Тэ ханиалгаад байгаа үстэй те. Гадаа утаанд биш 4 км алхаж ирлээ. Тэр одоо энэ талбай дээр хүмүүс жагсаад байна да. Ер нь энэ зүгээр утаанаас эхлээд ирчих. Юу гэхээр Монгол улсын иргэн амьд явах хэрэгтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн ингээд шударгаас хүний эрх гэдэг ойлголтыг шүүхийн танхимд засгийн газрын мөрдүүлэх тэр одоо дүрм журмын дотор нь хууль хэрэгжүүлэх үүрэг дотор нь л ингээд авч үздэг. Гэхдээ энэ бол маш бага бөгөөд өрөөсгөл ойлголт. Мэдээж Монгол улсын эрүүдэн шүүхийн эсрэг байх ёстой. Хүний эрх хэрэгжүүлээгөө шударга шүүгээр одоо шүүлгэх эрх боломжийг нь хангах ёстой. Гэхдээ хамгийн наазах нь асар том газар нутаг дээрх өчүүхэн жижиг 0.34%-н дээр Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувь буюу 53% амьдарч байна. Тэгээд бүгдээрээ нөгөө амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрахын стандартаа нэгж чадахгүй байна. Стандартаа нэгж чадахгүй. Тэгэхээр энийг ингээд хин нэгэн хүнийг буруутгахтаа биш. Ер нь бид чинь ингээд дэндүү хариуцлагагүй явсан юм шүү. Энэ бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд амьдралаас тасарсан. Тэгээд асуудал хаан шийдэгдэж байгаа нэхлээр эдийн засгийн уул уурхай дагсан мөнгө бөгөөд мөнгө дагсан эрх мэдлийн нөлөө энийн эргээд нөгөө дарга нарыг амьдралаас тасрахад хүргээд иргэд хүний эрхийн дархлаагүй болцсон юм биш үү. Тэгэхээр парламент чинь ингээд анх удаа 126 та болж байна. Профессионалууд орж ирж байна. Мэргэжлийн хүмүүс орж иж байна гэж байгаа. Мэдээж төгс төгөлдөр биш. Гэхдээ одоо нэг тийм зоригтой өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм шүү. Тэр утгаараа бол энэ таны хэлж байгаа тэр төгөлдрөчлийн хүрээнд 803 Монгол улсад үйлчилж байгаа хууль 2700 орчим журмын хооронд нь скрининг буюу одоо хүнээр бол биологийн биетээр бол ингээд шинжилгээнд оруулж хаана үрвсэлтэй байгаад байгаа, хаана хавдар үүссэн байгаад байгаа гэдгийг нь онцлох гэдэг шүү дээ. Хаана эсвэл хүний эрх зөрчөөд байгаа, хаана бол иргэнийг хүн биш гэж одоо бүр амтан хадгууснаас дор үзээд байгаа юм бэ гэдэг юмнуудыг нэг юм шинжилгээ хийж байгаа. За энэ шинжилгээний явцад бол үндсэндээ нэг 10 гаруй хуулиуд бид нар шинээр одоо батлах ёстой болж таарж байгаа юм. Нөгөө гэр чохирчийн эрхийг хамгаалах тухай хууль, хохирлыг нөхөн төлөвлөх тухай хууль, ер нь бие даасан мөрдөх албатай болох тухай юм байна. Тэгэхгүй болохоор нөгөө энэ одоо байгаа байгууллагууд нь хоорондоо магадгүй хардаж байгаагаар нөгөө ял наймаалдаг, хоорондоо ингээд эрүүгийн одоо хэргийг нууцаар үлдэх хэмжээнд буюу эрүүдэн шүүх үйл явдал болоод байгаа юм биш үү гэдэг. Ингээд иргэдийн хардлууд байгаад байгаа тийм үү. За нөгөө талд нь болох юм бол энэ манлайлал соён гэрлийн ажил байна. Өнөөдөр та ингээд мэдэн шүү дээ. Одоо ингээд Facebook гэдэр рүү орохоор чинь ийм экстрим яг ингээд нэг асуудалд ингээд судалгаатай, шинжилгээтэй, эрүүл оюун санаагаар хандхаас илүүтэйгээр нэг бол тэнгэр тултал нь үйл явдлыг магтаал зүй юм байна. Нэг болох юм бол газар дээр ортол нь бол буруу юм байна гэдэг. Тэг ямар ч үр дүн байдаг. Өвөл болохоор утаагаар гутал жагсаал цуглаан болдог. 102 болон гутал шөмжилдэг. Яг тухайн үед нь л гал унтраах одоо ингээд нэг өвчин намдах тариад өнгөрөөд байгаа байхгүй юу? Гэтэл энэ чинь нэг дата анализ буюу энэ одоо судалгаа шинжилгээ хийгээд policy analysis буюу бодлогын шинжилгээ хийгээд шинжлэх ёстой шүү дээ. За энэ утгаараа бол хүний эрхийн асуудал гэдэг бол зөвхөн эрхэн зөрчигдөж байгаа хүмүүсийн асуудал биш. Эрхэн зөрчигдөх боломжтой эрсдэлд байгаа маш олон хүмүүс байгаа. Өнөөдөр өөрийнхөө эрхийг зөрчүүлээд байгааг мэдэхгүй хүмүүс маш их байгаад байгаа. Тийм учраас бид нар энэ эх жилийн 3 сарын 1-ний дотор энэ хүний эрхийн бүх одоо явж байгаа сургалтуудыг хэлбэршүүлэх, захимжуулах, дижитал болгох, анимашн болгох ингээд жилдээ 9,000 хүүхдэд хүрж байгаа хөтөлбөрийг 200,000 хүүхдэд хүргэе. Бүх одоо сургуулийн төвшөнд энийг хүргэе. Дээрэс нь дарга нарт буюу шийдвэр гаргагч нарт шахалт үзүүлэх хэмжээнд иргэдэд мэдээлэл өгье. Тэгжиж мэдих эрхийг нь хангаж бусад эрхээ дархлаажуулах боломжтой байна гэж үзэж байгаа. За өнөөдрийн энэ ажлын гол онцлог бол 48 оноос хойш 12 сарын 10 болгонд бид нар хүний эрхийн өдрийг хийсэн. За энэ хүний эрхийн өдрөөр бид нар энэ жил ерөөсө 3 зүйлийг л онцолж байгаа. Нэгт нь болох юм бол энэ хүний эрхийн үндэсний 2 дугаар хөтөлбөрийг яаралтай батлая. Тэгэхэд бол үнийгээ бол ингээд залуучуудад танилцуулъя. За 2 дугаарт нь гэх юм бол хүний эрх бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм аа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын асуудлыг оруулнаа. Тэр утгаараа бол энэ үндэсний аюулгүй байдал болон хүний эрх хоёрын хоорондын харилцаа хамаарлыг одоо залуучуудад олгох гэдэг. Тэр ингээд залуучуудад олгож яах гэдэг бол би энд байгаа нэг сургагч багшийг 100 хүний нэг тутамд 100 хүнтэй цаашаа хичээл ороосоо гэж үзэж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ бол 10,000 хүнд ихний ээлжинд одоо хичээл заах волонтер буюу сайн дурын ажилтнуудыг бид нар бэлтэж байгаа. Тэгээд хамтран зохион байгуулж байгаа хүний эрхийн үндэсний комисс болон төрийн бас байгууллагууд за манай хэвлэл мэдээлэлээс зөвгий
одоо сайтын минь маань бас маш хамтарч ажиллаж байна. Үнэхээр та бүхэнд бас баярлалаа. Үнэхээр Монгол улсад энэ нэг юм өөрчлөлтийг асуудлыг гарсныхын араас халгалдаг биш. Аянга нэргснийхэн дараас одоо цорхирдаг биш. Наан нь шалтгаан толгоонуудыг нь бид нар шинжилгээн дээрээс одоо тулгуурласан шийдвэр гаргах дээр энэ бол том манлайлал болж байна л гэж бодож байгаа тийм. Тэгэхээр та дөрөв бас ярианыхаа хин чагсаалын тухайд урдлаа л та. Тэгэхээр яг одоо өчтөд бас гадаа чагсаал дээрээс олон нийтээс бас мэдээлэл авч хүргэсэн. Та тэдний хувьд бол одоо ингээд бид өнөөдөр одоо ингээд нэг юм хүний эрх гэл гэхээр хууль шүүх цагдаагийн байгууллагуудаар ганцхан юм биш бид нар өдөр тутмын алхах та зарим тохиолдолд бүр одоо төрхөөсөө өмнө хөвлөд байхдаа хүртэл эрхээ зөрчүүлж байна гэдэг ийм зүйлийг ярьж байна. Тэгэхээр өчигдөр бас чуулганы нэгдсэн хуралдаанаар соёлын өвөнийхөө хууль үлдлээ. Тэгэхээр энэ хууль үлдснээр бас 25 оны төсөв дээр нөгөө ваучер 18.3 тэрбум үлдчихэж штеп. Тэгэхээр энэ дээрээс олон нийтийн зүгээс ийм шүмжлэл байна л да. Үнэхээр хууль одоо хэрэгжүүлэх ёстой, хууль биелэх ёстой гэж үзээд соёлын ваучер олох гээд байгаа юм бол эхлээд бид нар амьд явах эрхээ эзлэмээр байна гэдэг ийм зүйлийг яриад байна л да. Тэгэхээр ер нь одоо яг энэ хүн төвтэй эрх зүйн орчин бүрдүүлнэ гэхээр энэ мэтчлийн асуудлууд дээр ер нь яаж хандах? За хоёулаа 2 3 зүйл асуучлаа те. Эхнээс нь хариуллаа тэхөө. За ингэсэн юм. Өчигдөр би Ганж Ухлангийн бас тэр гарсан зураг нарыг тавьж байгаад нэг энэ үнэрхийн хялтаа сонсгол хийнэ гэдэг мэдээлэл явуулсан. Өчигдөр очиж уулзаа бид цаг гарan талбай дээр уулзалт хийсэн. Өчигдөр бол би уулзахтаа бол нэгдүгээрт бол за ингээ ордонд та бүхэн ажлын хэсэг байгуулад ордонд скул хажуудлын хууль зүйн үндэсний хүрээлэн дээр ингээ ороод ирж ажиллаж болно. За дээрэс нь одоо ордон руу ороод бүгдээрээ хамтарсан ажлын хэсэг байгуулад явъя. Ийм саналууд тавьсан. Тэгээд ямарсан хүмүүсийн гар үсгийг цуглуулад бийжүүлж байгаад нэгд өдөр уулзахаар болсон. За ер нь бол энэ ийм өчртэй юм аа. Одоо хоёлаа хэдэн тоо яриа. Өдөрт 14 хүн хорт автороноос орж байгаа. За энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа статистикийн тоо шүү дээ. Цаанаа бол яг нөгөө хорт авдраар гэдгээ мэдэхгүй бас ингээд нас орж байгаа хүмүүс байхыг үүсэхгүй шүү дээ. Тэрс холоо ингээд яваад. Тэгээд жилдээ 200 сая доллар зөвхөн Солонгос улс руу эмчилгээний зардал явж байгаа. За ингээд бусад улсуудаа нэмэх юм бол 1 триллион буюу их найт төгрөг иргэдийн халааснаас гараа авчиж байгаа. Тэгтээ өөрөөр тэр нөгөө байраа зараад, машин тэргээ зараад, зээл аваад, ханд босгоод байгаа байхгүй. Өнөөдөр зөвхөн над дээр их хурлын гишүүн босноос хойш ирсэн эрүүл мэндийн эмчилгээнд тусламж үзүүлээч гэсэн өргөдөл гомдол 10 тэрбум төгрөг болсон. 10 тэрбум төгрөгийн өргөдөл гомдол. Хамгийн дээд нь 400 сая төгрөг босгох шаардлагатай байна. Доотлол нь 50 60 сая төгрөг. Тэр энэ чинь юу гэж нэхлээр ингээд Монгол улсаас ойролцоогоор 300 сая доллар жилдээ гараа авчиж байгаа. За нэг тэр гарч явж байгаа мөнгөнд үнэтэй тэнцэх хэмжээгээр ямар их хэмжээний жишээлбэл одоо нэмлэг барьж болох уу гэдэргээд асуудлууд бол байгаа. Хоёрдугаар нэг нөхцөл нь эрүүл мэндийн төсөв чинь 2.7% таа байгаа. Олон улсын жишгээр 6% таа байдаг. 6% таа байж байгаа. Гэтэл одоо орж ирж байгаа эрүүл мэндийн төсөв яаж юм гэхлээрэ нөгөө яг эмчилгээ үйлчлэгээнд хүндээ хүрсэн эмчилгээний хүртээмж гэхээс илүүтэйгээр хөрөхөд тэгэл нөгөө төргөний машин, сая нэг 90 хэдэн машин. За тэгээд яхоо тэр дандаа за дээрэс нэг барилгын засвар. Зарим одоо сумын төвдүүд дээр ч нөгөө төвүүд дээр ч нөгөө мөөгөн цөртсөн байна. Дулаан биш те. Ханаа төрчөөд эмчилүүлээд уушгины эмчилгээ хийлгэж байгаа хүртэл ирээд нэмж өвдөхөр тэм төвшөнд байгаа байхгүй. Өвөл хавар 100 намар үргэлжлээд байдаг. Тэгээд аль 60 70 он 80 оны байшингуудаа засах гэдэг ингээд ийм нөхцөл байдал байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол өстэй 2028 хүртэл бол энэ 2.7 байгааг нь ядаж 5.5% болтол ингээд үе шатаа нэмэх хэрэгтэй. Энэ бол ингээд төсөв ба менежмент дээр бид нар 100% анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас нь тэр нөгөө эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг энэ хүмүүсийн энэ habit буюу дадал зуршил руу бид нар чиглэсэн маш олон үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Одоо би зүгээр нэг юмыг бол буруутгахгүй байхгүй юу? Сарангэр сайдын үед нэг Тэмбүүгийн тариа мэрэ тарина гэл юм компани тэгээд хүмүүс шөмжлээд ч тийм ямар социализм биш тэгээд өнөөдөр үнэхээр энэ одоо бэлгийн замын халдвар төвчин бол хэрэгс хэтэрсэн бид нар дээр ирж байгаа мэдээлэлээр бол бүр амар төвчин төрсэн байгаа байхгүй тэр гэх мэт энэ дэр бол ерөөсөө номер 1 асуудал бол энэ юу эрүүл мэндийн төсөв боловсролын төсөв хоёр бол салбарын төсөв гэж авч үзэхгүй энэ бол Монгол хүний анхдагч хэрэгцээ анхдагч амьд явах эрх боловсрол эзэмших эрх хоёр дээр учраас энэ хоёр дээр бол ямар ч төсвийг хааж болохгүй гэсэн би бол тийм хатуу байр суурьтай байгаа. Тэгээд утааны асуудал дээр би 8 сараас эхлүүлээд ерөнхийлөгчийн үндсэн хэлбэг байдлын зөвлөл рүү бичиг явуулсан. 10 сарын 4-нд бас ингээ бичиг явуулсан. Тэгээд тэр бичгүүдээ бас өчтөр хэвлэл мэдээлэлээр танилцуулсан байгаа. Одоо яах ёстой юм бэ гэхээр одоо ингээ төсөвтөр баах юм яриад шүү дээ. Би нэг зүү төгтлөө нэлээ.
төсөв гэдэг энэ бичиг баримтыг юу дагуулж орж ирдэг вэ гэхээр хөгжлийн хөтөлбөр гэж юм дагуулж орж ирж байгаа. 2025 оны хөгжлийн хөтөлбөр. Хөгжлийн хөтөлбөр 4 бүлэгтээ орж ирсэн. Нэгт нь эдийн засаг, хоёрт нь бүсчилсэн хөгжил, гуравт нь Монгол хүн, дөрөвт нь Монгол хүн эрхчлөө гэж орж ирсэн. Би зарчмын зөрүүтэй санал тухайн үед 10 сарын 4-нд чуулган дээр гаргасан нь эхлээд Монгол хүнээ тавьж байгаа. Ингээд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр төсвөө нийцэж байгаа хэсгийг хянчих. Энэ хуулийн тийм байхгүй. Гэтэл аудит хянж чадаагүй. Яасан гэхээр хэмжих нэгж байхгүй. Тэнгүүд ямар сандаа парламентаас одоо энэ 24-28 оны стратеги төлөвлөгөө гэж гаргаад энийг эндээ хянах хэмжих нэгж болгож байгаа байхгүй юу? Тэр одоо дахиад төсөв задраад яригдчихэж шүү дээ. Энэ дээр бас ийм шалгуурыг тавиач гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа. Хэрвээ төсвийг ингэж одоо дизайн хийхдээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон түүнд одоо тохируулж гарч байгаа, нийцэж гарч байгаа репорт буюу тайлан дээр хийчих юм бол хамгийн их шаардлагатай хөрөнгө оруулах шаардлагатай юм юу вэ гэхээр хинтэж марахгүй эдгээр гараад ирэх байхгүй. Монгол хүн хамгийн их амь насаа алдаж байгаа одоо нөгөө органик бусаар буюу байгалийн жамаараа биш орчны нөлөөллөөс болоод эсвэл зам тээврийн остоос болоод стандарт бус зүйлээс болоод иргэд амь насаа алдаад байгаа стандарт одоо энэ priority list буюу юм ирмийн жагсаалт гаргачих хэвээр. Тэгээ энийг яаж баахгүй болох уу буруулах уу гэдэг дээр л яг энэ төсвийн ирмийг гаргах хэвээр юм. Ингээд эхлээд амьд явах хэрэг бусад эрхүүд явж байгаа дараад нь тэр соёлын эрх мэрэгч ингэж ороххгүй юу. Тэгэхгүй одоо яаж юм гэхээр ирэмбийн магадгүй 25 дугаарт байх ёстой зүйл 2-т ороод ирчихлээр хүмүүс дотроо бухимдаад байгаа шалтгаан толгойн тэр байгаа. Тэр энэ ирэмблэх тухай асуудлыг л бид нэр одоо их хурл дээр сая ямарсан шийдчихлээ. Та нар анзаарсан бол тэр 24-28 оны стратеги төлөвлөгөө гэдэг дээр энэ ирэмбийн асуудлыг шийдчихлээ. Одоо дараагийн нэг алхам бол хүний эрхийн үндэсний 2 дугаар хөтөлбөр гаргаад энэ 2 дугаар хөтөлбөрийг чинь дагаж нэлээд олон хуулиудад өөрчлөлт оруулна. Одоо таны асуугаад байгаа. За 3 дугаарт юу гэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинжилнэ. Энэ 3 нийлээд ирэхээр яг энэ нэг хэмжих нэгжиж болно. Хэмжих нэгж ажиллаад эхлэх юм бол улс төр дутцсан Батман улс төрч тойрогтой илүү мөнгө авдаг байдал багасна. Эсвэл салбартаа илүү мөнгө авдаг байдал багасна. Харин Монгол улсад хэрэгтэй гэсэн зарчмаар тэр нэн тэргуунд амин чухал гэсэн шаардлагууд нь ихэндээ явд. Улаан одоо шар ногоон цэнхэрч гэдэг юм уу те. Тэр ирэмбэрээ л бид нар явна гэсэн үг цааш та. Одоо энэ юм хүний эрхийн үндэсний комиссийн судалгаагаар одоо манай хонон гишүүн хэлээд байгаа юм. Улаанбаатарын дундад сургууль, Сумын төвийн дундад сургууль хоёрын хооронд 8 дахин зөрөө байна гэдэг шүү дээ. 8 дахин. 8 хувиар биш. 8 дахин. 10-80 гэдэг шиг. Энэ бол бас нөгөө хүүхэд ингээл нийгэмд оролцогч болоод орж ирээл шудраг бус байдлыг мэдэрч байгаа хэрэг. Өнөөдөр ингээд одоо угшаага дуу хорооллуудад амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүд бол харьцангуй одоо British School ч юм уу American School ч гэдэм үү олон улсын сургуулиуд их өндөр төлбөртэй сургууль шүү дээ. Хувийн өндөр төлбөртэй сургуульд бол дутагдах гажигдах юмгүй сурж байна. Гэтэл өнөөдөр яг гэр хорооллын нөхцөл байдал бүр Сумын төвийн нөхцөл бүр өөрөө шүү дээ. Бид нар ингэж шудраг нийгэм, хүнлэг нийгэм гэж ярьдаг чсэн хүүхдүүд нөгөө social mobility буюу гарааны тэгш байдал чинь ингэж өөр цэгээс эхлэдэг шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг ийм цэг дээр одоо өдөрт худаг дээр хүүтэнд усаа аваад явж байгаа, модоо хагалж байгаа. Дээрэс нь тэр утаанд 4-5 км алхаж сургуультай явж байгаа хүүхдээс шудрагаас нэгж болох уу ирээдүйд 20 жилийн дараа. Яг тэр одоо нийгэм нь энэ өсч өндөж байгаа хүүхдүүдтэй шудраг гарааг стандартыг бий болгож чадаагүй чадах уу? Тэм учраас энэ social mobility буюу гарааны тэгш байдал, тэгш гэдэг нь бүгдийг ингээд адилхан байгаад байгаа юм биш шүү дээ. Ядаж тэр орон нутагт байна уу, захын хорооллууд байна уу, сурах орчин. Өнөөдөр шилбэл улсын хэмжээнд 690 мянган хүүхэд байгаа тийм үү? 500 гаруй сургууль байгаагаас 70 гаруй сургууль өнөөдөр бол ийм хүйтэн орчинд хичээл орж байна. 20 хэдэн сургууль хаагдах дээр тулцсан байна. Ингээд мэдээлүүд авж штэ. Би өнгөрсөн жил Сэлэнгийн хяактад очиход ингээд сургуулиуд ингээд хүйтэн цэцэрлэгүүд ингээд хүйтэн багч байгаа байхгүй. Тэг яаж тийм орчинд хүн жишээлбэл одоо чөлөөтэй сурж болох уу те. Тэр ер нь бол энэ боловсрол зарцуулж байгаа $1 бол олон улсын шигээр 12 нугарч нийгэмд өрөөгөж өгж идэг. Дээрэс нь нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх FOSP гэж байгууллага, Forum of Small States гэж байгууллагаас гаргасан судалгаагаар улс орны хувьд ерөөсөө энэ шудраг ёсыг сахиулах, ерөөсөө энэ хөгжил дэвшлийн суурь бол ерөөсөө боловсрол гэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр яаж байна вэ?
70 80 оны ширээн дээр ширээ санд буюу партн дээр суугаад хичээлж байгаа будг нь алдцсан нөгөө хадаас цогцсон хадаас нь хувцсыг орж байгаа тийм газар зөндөө байна. Би ч нөгөө орон нутгаар сонгогдсон гişүү учраас яг тэр зовлонг бол мэдчихэж байгаа байхгүй. Дээрэс нь болохоор энэ нэг асуудал нь энэ боловсролын дэд бүтц их муу байгаа. Дэд бүтцээр байшин барилга гэж би хэлэхгүй шүү. Нийгмийн дэд бүтцийг ярьж байгаа. Багш нарын өнөөдөр багш нар тогтохгүй байна. Жишээлбэл одоо сая Төв аймгийн Дэлгэрэнхай суманд нэг сайхан физикийн багш ирдэг. Тэгээд одоо нөгөө яг явчих гал ангуут нэг монгол хэлний багштайгаа суулган гэсэн одоо бүр тийм төвшөнд орсон юм шүү дээ. Өөрөлдвөл яаж тогтоох вэ? Нөгөө энэ хүүхдүүдийг кинон дээр нэг чөтөр бэлдгэдэг шүү дээ, тий. Яг тэрэн шиг ингээд за тэгвэл байрныхын асуудлыг ашиг зарим сумдууд бол шилбэл тариалангийн талбай гаргаж өгч хэдэн газар энэ дээр ядаж одоо бизнес хийгээч гэдэг. Өөрөлдвөл нөгөө цалин бага, хүртээмж бага, тэнцээ ингээд байр орон сууц байхгүй. Төв аймгийн бүрэн сум шилбэл отоос ирсэн багш нартай өвлийн ич амлж байна. Монгол гэр бариад өгье, өвлийн ич гаргаад өгье гэдэг гэсэн юм амлж байгаа хгүй. Тэр нөгөө юм аж ахуй аргаар явж болохгүй хгүй. Цаашдаа бол Монгол улс энэ дээр бол том л хөдлөх ёстой. Тэгэхэд бол энэ боловсролын юунаас ч гэсэн энэ нийгмийн дэд бүтцээс ч гэсэн бид нар бас хөрөнгө харамж болохгүй л байгаа.